За өнөөдөр 2025 оны 7 дугаар тасгалыг хамтдаа ажиллах гэж үзье. За 7 дугаар засаг дээр бол ерөнхийдөө дидүкцийн аргыг болон индукцийн аргын өгөгдлийг зөв эренбэлнэ үү гэсэн асуулт тал руу орж ирсэн байна. За та бүхэн өгөгдлөө сайтар ажиглаж байгаад за эхнээс нь дистраллынхын дагуу зөв эренбэлээ гэд үзээрэй. Тэгээд хамтдаа хичээлээ үзчихээд зөв хариулж уу буруу хариулж уу гэдгээ шалгаад явцгаая. За мэдээлэл боловсруулах аргыг ерөнхийд нь дидукцийн арга, индукцийн арга гэж ангилдаг. За дидукцийн арга гэдэг нь юу вэ гэхээр ерөнхийгөөс нэгж рүү буулгаж дүгнэлт гарах аргыг хэлнэ гэсэн үг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр жишээлх юм бол за танаа сургуульд 12А гэдэг анги байлаа гэж бодъё. За 12А ангийнхан одоо нийт 30 хүүхдтэй гэж л тэр 30 хүүхдийн зан ааш онцлог шинжин ийм юм чинь 12А ангийн бат бол ийм сурагч яах нэ гэсэн дүгнэлт гаргах нь. Эсрэгээр индукцийн арга нь бол нэгжээс ерөнхий санаа руу дүгнэлт гаргана гэсэн үг. За 12А ангийн бат гэдэг сурагч бол ерөнхийдөө хичээл сурлага зан төлөвийн хувьд ийм сурагч байгаа юм чинь 12А-гийнхан бол бат шиг хүүхдүүд байх нэ гэсэн одоо онолт хамгаалал дүгнэлтэнд хүрч болох нэ гэсэн үг. За тэгээд индукцийн аргынхан судалгаа явуулахдаа нэгт бол асуулт тавина. За тухайлах юм бол индүү гэж юу вэ гэдээ асуулт тавьж эхэлж байна. За хоёрт буюу ажиглалт буюу мэдээлэл цуглуулна. За ямар индүүнүүд байдгийг бол яв хийдэг юм бол гээд ажиглалт буюу мэдээлэлээ цуглуулж эхэлээ. За туршилт буюу дүн шинжилгээ хийнэ гэсэн үг. За тухайн индүү маань ийм үс индүүд индүү, хувцс индүүдийг индүү, уурын индүү гэдэг ингээд маш олон төрөл байдаг юм байна. Энэ нь ингэж ажилт юм байна гэж туршилт хийгээд за мэдээллүүдэд боловсруулна. За зарим нь хувцс индүүдийг, зарим нь үс индүүдийг, зарим нь гоо сайхан гэдэг ч юм уу ингээд нэгтгэн дүгнээд за индүү гэдэг бол юмыг индүүддэг за дотроо олон төрөл зүйлтэйгээд ингээд онлын хүрээний таамаглалыг дэвшүүлж дүгнэлт гаргаж болно гэсэн үг. За нөгөө талд нь дидукцийн арга гэж байгаа. За онлын асуулт тавина гэсэн үг. За индүү гэдэг бол тийм зүйлүүд байсан гэж. За тэгвэл энэ индүүний шинжийг агуулж яах гэдэг асуулт тавилаа. За онлын хүрээний таамаглалаа дэвшүүлнэ. За дараа нь ажиглалт буюу мэдээлэл цуглуулалт явуулна. Тэгээд дөрөвт нь туршилт буюу дүн шинжилгээ хийгээд хамгийн сүүлд нь нэгтгэн дүгнэн боловсруулна гэсэн. За ингээд хоёр өгөгдлөө харьцуулаад үзэх юм бол нэг нь асуултаар хэлэх нь нөгөөх нь онлын асуултаар хэлнэ гэсэн. За энд бол тэр бүтээгдсэн онлын дагуу нийгмийг судална гэсэн үг байна. За хоёрт нь онлын хүрээний таамаглалыг дэвшүүлнэ гэсэн үг. За энд бол ажиглалт мэдээлэл цуглуулах нь байна. За энэ ажиглалт мэдээлэл цуглуулах үйл явц нь дидукцийн арга дээр бол 3 дээр очиж байна. Тэгээд 4 дээр туршилтын арга явуулчихвал индукцийн арга дээр бол 3 дээр байна. За нэгтгэн дүгнэх нь индукцийн аргын 4 дээр байхад дидукцийн аргын 5 дээр бол нэгтгэн дүгнэх гэсэн. Тэгэхээр энэ дараалал маань за нэг ухарчсан байна гэсэн үг. Индукцийн арга дээр бол энийг та бүхэн ажиглаад тест даалгавар хийхдээ зөвөр ашиглаарай. За тест даръя. За дидукцийн арга гэж байна. За нэг бүтээгдсэн онол дээрээс тулгуурлаж нийгмийн судалгаа явуулах учраас за онолын хүрээний асуулт нэг тавигдана. Онлоос асуулт за нэг байна. Нэгийн сий. За дараа нь онлын хүрээний таамаглалаа дэвшүүлнэ 2-ын ди. За тэгээд ажиглалт буюу мэдээлэл цуглуулна 3-ын А. За туршилт буюу дүн шинжилгээ хийн 4-ийн Е. За хамгийн сүүлд нь нэгтгэн дүгнэ гэсэн дистраллаар явах нэ. Тэгэхээр энэний зөв хариулт нь 7-гийн Е болох нэ гэсэн үг. За индукцийн арга бол асуултаар тавигдана. За асуултаа явуулчлаа. Араас нь ажиглалт буюу мэдээлэл цуглуулалт явагдана. За тэгээд 3-т нь туршилт буюу дүн шинжилгээ хийлээ. За 4-т нь нэгтгэн боловсруулаад 5-т нь онлоо бүтээгнэ гэсэн дистраллаар явах нь. Тэгэхээр 7-гийн Е байх нэ. За та бүхэн дасгал даалгавраа маш сайн тогтоож аваарай.